That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Европын холбооны улсуудын дотроос гадаад бодлогын асуудал дээр үргэлж өөрийн гэсэн тусдаа байр суурь баримталж байдаг нэг удирдагч байдаг нь Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан юм а. Тухайлбал Украинидаа ихэлсний дараагаар Европын холбооны зүгээс Оросын эрчим хүчнээс савцгаая, Оросын дайныг санхүүжуулахаа болцгоё гэх мэтээр урайнуудыг дэвшүүлэх үед Унгар улсын зүгээс цор ганцаараа эсрэг байр суурьтай зогсож сөрөг кнопуудыг дарсан байх жишээтэй. Хэдийгээр Орбаны хувьд барууны улсуудаас эсрэг байр суурьтай байгаа боловч Путиныг мөн дагаж гүгээд байгаа зүйл байхгүй бөгөөд тэрээр энэ бүх зөрчил хямралын тэг голоос нь ашигтай тоглолт хийхээр хичээж байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл Унгар хэмээх Европын холбооны улсуудын дотроос нэлээд ядуу буураад тооцогддог худалдаа авах чадвар муутай энэ улсын хувьд бодит реалистик тоглолт хийж байна гэсэн үг. Унгар улс нь далаад гарцгүй газрын тус болон байгалийн хийгээрээ бараг тэр чигт Оросоос авдаг мөн улсынхан цор ганц атомын цахилгаан станцыг Оросын компаниар өргөтгөлийг нь хийлгэж байгаа ийм нөхцөл байдалтай улс юм. Энэ бүх нөхцөл байдал нь Виктор Орбаны хувьд олон улсын геополитикийн том үүрэг дээр холбоотнуудын шийдвэрийг дагахаас илүүтэйгээр эхний ээлжинд ард түмнийхэн халаасыг аврах ёстой хэмээх аргагүй нөхцөл байдалд түлхэж байгаа. Иймээс Европын холбооны зүгээс Москвад шахалт дарамт үзүүлэх бүрт Унгар улс энэ бүхнийг ойлголоо зөвшөөрч байна. Гэхдээ манад онцгой боломж өгчих хэмээн хэлдэг. Үүний хамгийн том нотлохоо нь өнгөрсөн баасан гарагт Орбан Трамптай уулзаад Трампаас Унгар улс цор ганцаараа Оросоос эрчим хүч үргэлжлүүлэн худалдан авч болно хэмээх онцгой зөвшөөрөл олгосон явдал юм а. Хамгийн гол нь Орбаны уг Оросоос эрчим хүч худалдан авах шийдвэр нь Оросын эдийн засагт валют оруулж худалдан авалт хийх зорилгоор бус харин Унгар улсыг хямд эрчим хүчээр хангах гэсэн улс төр эдийн засгийн үндсэн дээр хийгдсэн алхам гэдгийг ойлгох хэрэгтэй. Европын холбоо дотроо ядуу тооцогддог Унгар улсад эрчим хүчний үн өсвөл тэдний хувьд үнэхээр хүнд байдалд орох бөгөөд Франц эсвэл Герман гэх мэт томоохон эдийн засагтай улсуудтай харьцуулахад тэдэнд эрчим хүчний үнийн өсөлт үндэсний хэмжээний хямралын хэмжээнд бол тусах нь ойлгомжтой. Үүнийгээ ч Орбан Трампд маш сайн ойлгуулж чадсан бололтой. Орбаны хувьд бол Вашингтон болон Москва хоёртой хоёулантай наргаа олж тэдний дунд энхийн цагаан тактамт жиргсээр эцэст нь өөрсдийн ард түмэнд ашигтай тоглолт хийж чадаж байгаа нь гайхалтай. Хэрвээ Унгар улс нь Европын холбооны бусад улсуудыг дуурайж Оросын эрчим хүчийг авахгүйг шийдвэр гаргасан бол Унгар улсын эдийн засаг гүн хямралд орох байсан нь маргаангүй нэ. Яг л галууг дуурайж хэрэг хөлөөнө гэх зүйл болох байсан. Орбаны хувьд Оросын эрчим хүчтэй ойр байж мөн Трамптай ч гэсэн ойр байж энэ бүхнээс өөрсөддөө ашигтайгаар гарах тоглолтыг хийсээр байна. Бидний өдөр тутмын амьдралыг интернетгүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Дижитал руу шилжиж буй энэ цаг үед хэрэглэгчдэд шаардлагатай интернетийн хурд өссөөр байна. Тэгвэл Univision-ийн хэрэглэгчид NetBoost үйлчилгээг ашиглан 200 МБ, 400 МБ болон 1 ГБ хүртэлх өндөр хурдны интернетийг Wi-Fi 6 төхөөрөмжтэй хослуулан авах боломжтой юм шүү. Тус төхөөрөмжийн давуу тал нь нэгэн зэрэг олон төхөөрөмж интернетэд холбогдоход гацалт үүсэхгүй, өндөр хурдаар хандах боломжийг олгох ба интернет сүлжээний аюулгүй байдлыг хангасан гэдгээр онцлог юм а. Та бүхэн Univision-ийн өндөр хурдны интернет үйлчилгээг авахыг хүсвэл Unitel аппликейшны NetBoost-с аваарай. Мөн өдөр тутмын гэрийнхэн ажлыг ухаалаг төхөөрөмжүүдээр хөнгөвчлж 1 ГБ хүртэлх өндөр хурдаар интернет сүлжээнд хязгааргүй аялаарай. Онлайнаар тоглодог бол энд өндөр хурдны NetBoost хэрэгтэй. 1 ГБ/с хүртэлх өндөр хурдны интернетийг Univision-ээс
Юуны өмнө Унгарын ерөнхий сайд Виктор Орбан гэдэг хүн ямар суур байр суурьтай хүн болохыг эхлээд ойлгох хэрэгтэй. Орбан бол Унгарын 1989 оны хувьсгалын үеэр коммунизмоос ардчлалд шилжих хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд анхандаа цэв залуухан либерал үзэлтэй удирдагч байсан ч амьдралын хатуу үннийг ойлгохын эрхээр айжимдаа үндсэрхэг консерватив чиглэлийн улс төрч болон хувирсан нэг. Түүний өнөөгийн бодлого, өнөөгийн үзэл санааг үндэсний ашиг тусгаар тогтнол ба прагматик реализм гэсэн гурван түлхүүрүүгээр бүхэлд нь тодорхойлж болно. Орбаны Унгар улс Европын холбоо ба НАТОгийн гишүүн орон мөн боловч тэрээр Брюсселийн төвлөрсөн эрх мэдэлд цаг үргэлж сөргөлдсөн байр суурьтай байдаг. Үүнийг тэрээр хэрхэн илэрхийлдэг вэ гэвэл Орбан Европын холбоод хандаж Унгар улс Европын холбооны дотор бие даасан эдийн засгийн болон соёлын мөн нийгмийн бодлого явуулах эрхтэй байх ёстой хэмээн хэлж шаарддаг. Мөн тэрээр Европын холбоо бол холбоо болохоос биш эзэнт гүрэн биш гэж үздэг бөгөөд Брюсселийн зүгээс гарсан аливаа шийдвэр бүхнийг Орбан эхлээд нэн тэргуунд үндэсний эрх ашигт нийцэж байгаа эсхийг шалгаж үзсний дараагаар хэрв нийцэхгүй байвал түүний эсрэг вето тавьдаг ийм л улс төрч юм а. Түүний энэ байр суурь нь Унгарын иргэдийн хувьд Унгар улсыг хамгаалагч, үндэсний сэргэн мандлын удирдагч гэх имижийг бүрдүүлдэг. Мөн Орбан бол туйлын прагматик сэтгэлгээтэй хүн. Тэрээр барууны холбоотон боловч хэрв эдийн засгийн бодит ашиг авчрах боломжтой тохиолдолд Орбан Москва эсвэл Бээжинтэй шууд хамтран ажиллахад бэлэн байдаг. Тухайлбал Украины дайны дараагаар Орбан өөрийн ард түмэнд хандаж Орос бол манай улсын хувьд дайсан биш, харин хөрш. Иймээс энхийн замаар хэвлэлцэр хийх ёстой гэх мэтээр урайлж байсан. Барууны улсуудад дийлэнхээр Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах үед Унгар улс Европын холбооны дотор цор ганцаараа Оросын хоригийг зөөлрүүлэх эсвэл хойшлуулах санал гаргаж байв. Гэхдээ энэ нь Орос эсвэл Путинд хайртайтай биш бөгөөд Унгарын эдийн засаг Оросын эрчим хүчнээс бүрэн хамааралтай ба Оросыг орлуулах сувг гаргах нь эдийн засгийн хувьд асар их ачаалал үүсгэх байсан тул өөрийн улс үндэстэнд ашигтайгаар иргэдийнх нь халаасанд арай хөнгөн тусах нөхцөлийг тэр хайсан юм а. Мөн Орбаны хувьд тэрээр хэд консерватив үзэлтэй нэгэн тул цагаачлалын асуудал LGBT-гийн бодлого олон соёлт үзлийг маш хүчтэй эсэргүүцдэг. Тэр үүнийг либерал гажуудлаас хамгаалах соёлын дан хэмээн нэрлэдэг. Яг энэ бодлого нь түүнийг Польшийн хуучин удирдагч Качинский болон Италийн Жоржиа Мелони зэрэг барууны улс төрчидтэй ижил дүр төрхтэй болгодог. Унгар улсын эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт тэр дундаа Mercedes-Benz, BMW, Audi гэх мэтээр Германы автомашины аж үйлдвэрүүд ихээхэн жин дардаг. Унгар улсын хувьд Германтай стратегийн харилцаагаа хадгалж нөгөө талаараа Европын үйлдвэрлэлийн гинжин сүлжээний нэг хэсэг болон үлдэхийг ирмэлцдэг. Энэ ч утгаараа тэд барууны хөрөнгө оруулалтыг өөрийн нутагт тогтоохын тулд бүх хүчээр дайчилдаг. Гэтэл яг үүнтэй адилаар Оросоос эрчим хүч буюу газрын тос, байгалийн хий, цөмийн төлш худалдан авдаг бөгөөд Оростой хийдэг эрчим хүчний 8-ны гинжигч тэд таслахыг хүсдэггүй. Иймээс Орбаны хувьд ерөнхийдөө барууны улсуудтай стратегийн холбоотон хിവэр байж нөгөө талд Оросын эрчим хүчийг ашиглан дотооддоо тогтвортой байдлаа хангах ийм л бодлого баримталдаг. Унгар улсын хувьд дружба буюу наримдал хэмээх нэртэй хоолоогоор дамжуулан эрчим хүчээ худалдан авдаг. Энэ хоолой нь Орос, Беларусь, Украин, Унгар чиглэлийн хийн хоолой юм. Харин 2022 онд Украины дайн эхэлсний дараагаар Европын холбоо Оросын нефт импортод хориг тавьсан боловч хоолоогоор орж ирж байгаа нефт дээр тусгай зөвшөөрөл авч чадсан цорын ганц Европын холбооны улс нь Унгар улс байв. Улмаар өнгөрсөн оны байдлаар гэхэд Унгар улс нийт нефтийн хэрэглээний 86 орчим хувийг Оросоос авсаар байна. Харин байгалийн хийн хувьд тэд Турк стрим хоолоогоор буюу хар далай Турк серб гэсэн чиглэлээр нийт хэрэглээнийх нь 80 орчим хувийг хангадаг. Хэрв эдгээр хоолойнууд тасалдалд орвол Унгар улсын эдийн засагт маш том аюул учрах болно. Унгарын засгийн газрын зүгээс энэ оны ихээр Оросын хийн нийлүүлэлтийг орлуулах өөр их үүсвэрийг богино хугацаанд бий болгох боломжгүй байгаа гэдгээ аль бие ёсоор зарласан. Ингээд харахаар асуудал нэлээд ээдрээтэй байгаа нь тодорхой харагдаж байна. Унгар улс Оросоос эрчим хүчний хувьд хэд хараат байдаг явдал нь Орос улсын хувьд Унгарыг Европын холбооны доторх өөрсдийн стратегийн үе таалах болгон ашиглах боломжийг давхар бүрдүүлдэг. Унгарын энэ аргагүй байдал нь тус улсад мэдээч хэрэг ашиг болон эрсдлийн аль алийг нь дагуулдаг.
Ашигтай талууд гэвэл мэдээч хэрэг хямд эрчим хүч оруулж ирснээр дотоод инфляцийн сайтар барьж чаддаг. Мөн эрчим хүчний хямд үнийн ачаар хамгийн чухал нь барууны автомашины үйлдвэрүүдээ хямд эрчим хүчээр хангаж өрсөлдөх чадвараа хадгалж чаддаг. Түүнчлэн эрчим хүчээр Оросоос гэд хараат учраас Европын холбоо дотроо онцгой нөхцөлд онцгой эрх эзэмших эрх авах боломжтой байдаг. Тэгвэл мэдээч хэрэг эрсдэл гэвэл юуны өмнө Европын холбоо болон НАТОгийн тэргүүлэгчдийн дунд Унгар улсад тэр дундаа Виктор Орбанд үл итгэх байдал эргэлзээ улам бүр нэмэгдсээр байгаа. Мөн гадаад бодлогын уян хатан байдал хязгаарлагдаж цаашлаад Оросын холбооны улсын эрчим хүчний их үүсвэр тасарвал Унгар улс хормын дотор эдийн засгийн гүн хямралд орж Германы машины үйлдвэрүүд бүгд Унгарыг орхин гарахад хүрч болцсошгүй. Товчхондоо бол Унгар улс нь Европын холбооны гишүүн боловч эрчим хүчний хувьд Оросын дагуул болон хувирчээ. Тэгэхээр манай хамтран ажиллагч байгууллага Австраг нь хууль зүйн давж байгаа та бүхэндээ танилцуулахад таатай байна. За хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Австрагт хандаарай. Өнгөрсөн баасан гарагт Виктор Орбан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Унгар улсыг Роснефть болон Люкойл зэрэг Оросын эрчим хүчний компаниудын бүтээгдэхүүнүүдийг импортоор авах асуудлаар ярилцаж Америкийн нэгдсэн улсын хоригт өртөлгүйгээр Оросоос эрчим хүч худалдан авах онцгой нөхцөлийг Трампаар зөвшөөрүүлж чадсан байна. Америкийн нэгдсэн улсын албаны их сурвалжуудын мэдээлж буйгаар Трампын уг зөвшөөрөл нь 1 жилийн хугацаатай гэж байгаа бол Унгарын талаас хугацааны хязгааргүй гэх зөрүүтэй мэдээллүүдийг цацсан. Мөн уг тохиролцооны хүрээнд Трамп зүгээр нэг зөвшөөрөл өгөөгүй бөгөөд Унгар улсыг Америкийн нэгдсэн улсаас $600 сая үн бүхий LNG буюу шингэрүүлсэн байгалийн худалдан авах үүрэг хүлээлгэсэн талаар онцолж байна. Гэхдээ энэ бол тун боломжийн санал. Трампын хувьд Унгар улсад мөн онцгой нөхцөл олгохгүй байхын аргагүй. Үнэхээр тэнэг хүндэл биш бол Унгарын нөхцөл байдлыг ойлгож харгалзан үзэх нь зөв ёсны хэрэг. Тухайлбал Унгар улсын газар зүйн байршил болон эрчим хүчний онцлогийг харгалзах хэрэгтэй. Унгар бол далаад гарцгүй улс. Ийм ч учраас эрчим хүчээ хоолоогоор дамжуулан Оросын холбооны улсаас авдаг ийм цор ганцхан сувгтай. Иймээс Оросын эрчим хүч тасарвал Унгар улсад ямар аюут учрахыг Трамп шууд ойлгосон. Мөн хувь хүмүүсийн хувьд Трамп Орбан хоёрын ойролцоо төрлийн хүмүүс гэж үздэг бөгөөд тэд хоёул консерватив үзэлтнүүд тул өөр хоорондоо ойлголцоход маш том давуу тал үүссэн гэж хэлж болно. Трампын хувьд 2 дахь удаага ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойш барууны тэргүүлэгч лидерүүдтэй удаа дараа үл ойлголцож нэлээд яривхтай харилцаатай байгаа бөгөөд барууны улсуудын дотор өөртөө нь ойролцоо, өөртөө нь төстэй үзэл санаатай ойлголцоход амар удирдагчдыг тэрээр эрен хайсаар байгаа. Иймээс тэдний нэг нь гарцаагүй Виктор Орбан болж таарч байх шиг байна. Хэн яаж эсэргүүцэх нь хамаагүй бас хэний ч талд зогсож буй мэт харагдаж болно. Гол нь эцсийн ялагч нь ард түмэн байх ёстой гэдгийг Орбан тун тодорхой харуулж байгаа бололтой. За ингээд та бүхэндээ бэлтгэн хүргэсэн өнөөдрийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.